Батраа хоримтлуурын станцыг зэнэглэхийн тулд шөнийн цагаараа захилгаан хязгаарлах шаардлага үүсжээ. Дулааны цахилгаан станц 4 төрийн өмчит хувьцаат компани гэмтсэн зуухыг хугацаанаас нь өмнө засварлахаар 60 хүн 2 ээлжээр 24 цагаар ажиллаж байна. Эмчнэрийн цалинг нэмэхийн тулд хөдөөгийн зарим эмнэлэгт жолооч үйлчлэгчийг цамхагдаж байна. Хилцээрийн дагуу цалингаа нэмэхгүй бол багш нар тэмцлээ дахин үргэлжлүүлнэ. Прагийн амтны хүрээлэн дахийг Монголын зүүн хэсэгт нутагшуулна. Бродд хасах 33 хэмээх хүтэн үргэлжилж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Батраа хоримтлуурын станцыг цэнэглэхийн тулд шөнийн цагаар захилгаан хязгаарлах шаардлага үүсжээ. За хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдсэний дагуу 77-аас 92 мегаватт эрчим хүчийг өчигдөр шөнийн 4 цаг хүртэл 2 цагийн хугацаатай хязгаарласан. Хоримтлуулсан нөөцийг өглөө оройн 20 цагт хэрэглэж байна гэлээ. Өчигдөр мөн хязгаарлалтын бүсийг нэмэх шаардлага тулгарчээ. Тэр урдсан тооцоорол бөөрөлжүүдийн цахилгаан станцыг 180 мегаваттаар ачаалал авна гэж тооцоолж байсан боловч бодит байдал дээр 100 гаруй мегаваттын ачаалттай явснаа шалтгаалаад нэмэлтээр хэрэглэгчдийг нэмж хязгаарлах шаардлага үүссэн. Өнөөдөр буюу 28-ны өдрийн байдлаар 150-аас 200 мегаваттын хэрэглээг хязгаарлаж ажиллах тооцоо гарчээ. Дулааны 4-р цахилгаан станцын 7-р зууханд үүссэн гэмтлийг засварлахаар 60 хүний бүрэлдэхүүнтэй баг 2 ээлжээр 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна. Цахилгаан эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор ер нь төлөвлөгөөт хугацаанаас өмнө бэлтгэлд оруулах зорилт тавиад ажиллаж байна. Эмчнэрийн цалинг нэмэхийн тулд хөдөөгийн зарим эмнэлэгт жолооч үйлчлэгчийг цамхагдаж байна. Эмнэлэгт ариутгал цэвэрлэгээ байхгүй бол халдвар хамгааллын дэглэм нь алдагдана. Бүх эмнэлэгт 9% цамхтал эхэлсэн байна. Нэг хэсэг хүнийг цамхтгаад өөрсдөө нэмэгдэл цалин авна гэдэг бол утгагүй гэж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ. Багш нарын цалин энэ сарын 1-ээс 50%-аар нэмэгдэнэ. Гэвч батлагдсан төсөв хүрэхгүй байна гэдэг шалтгаанаар өнөөг хүртэл цалингаа аваагүй байна. 350 мянган сурагчийн ирээдүйг дэнжин тавьж 13 хоног ажил хайсан үр дүн өнөөдөр үгүйсгэгдэж байна. Засгийн газар хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол бид тэмцэл хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэж боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ. Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэн бүгд найрамдах Чех улсын Прагийн амтны хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо. За хамтын ажиллагаа зэрлэг адууг иргэн нутагшуулахын төслөөр нөмөргийн дархан цацд газар дах сүмийн хоолой дахь судалгаанд төвлөрнө. Харилцан туршлага солилцож шин төвшөнд бэхжинэ гэж хүлээж байна. Бродд хасах 33 хэмээн хүүтэн үргэлжилж байна. Тиймээс бага ангийн сурагчдыг буюу 1-ээс 4-р ангийн хичээлийг алсын зай сургалтад шилжүүлжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.